За, байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай 17 дугаар хуулийн 17 дугаар зүйлийн 17 нэгдэх хэсэг Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117-ын 3 дахь хэсэг заасны дагуу Монгол улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Монгол улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлд хийсэн хяналт шинжилгээний дүнг танилцуулж байна. 1. Монгол улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр 16 үр дүнгийн шалгуур үзүүлэлт үндсэн 4 бодлогын хүрээнд 620 зорилттой батлагдсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь 1396 арга хэмжээ, төсвийн ерөнхий зархигчийн болон хөтөлбөрийн 267 хяналт шинжилгээний шалгуур үзүүлэлттэй батлагдсан болно. Үүнээс мэдээллийг сурвалж гарах хугацаанд болоогүй хөтөлбөрийн 3 үр дүнгийн шалгуур үзүүлэлт буюу ядуурлын төвшин, бизнес орчны ерөнхий үнэлгээ, ёс зүйн хороо, дэд хорооны чадахын үнэлгээнээс бусад 13 үр дүнгийн шалгуур үзүүлэлт, хөрөх төвшин, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2025 онд хэрэгжүүлэх 575 зорилт, 1213 арга хэмжээ болон төсвийн ерөнхий захирагчийн 67 үр дүнгийн 76 шалгуур үзүүлэлтээр зорилттой төвшөнд хүрсэн эсхийг тухайн жилийн болон хөтөлбөр хэрэгжих хугацааны өссөн дүнтэй харьцуулан засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоол заасан хяналт шинжилгээ хийх аргачлалын дагуу хийж гүйцэтгэлээ. Хяналт шинжилгээний дүнгээр тус улбарын хавсралтаар баталсан бодлогын 13 үр дүнгийн хэрэгжилтийн явцыг 2025 оны зорилттой төвшөнтэй харьцуулахад дундаж үзүүлэлт 55.5%, өссөн дүнгээр буюу 2028 оны зорилт төвшөнтэй харьцуулахад 30.7%, төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнгийн хэрэгжилтийн дундаж 64.1%, өссөн дүнгээр 46.4%, үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын хэрэгжилтийн дундаж 66.4%, өссөн дүнгээр 38%, 1213 арга хэмжээний хэрэгжилтийн дундаж 67.9%, өссөн дүнгээр 38.8% байна. Хууль заасан хугацаанд буюу 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Улсын их хурлын тамгын газар, үндэсний аудитын газарт тайлан хөргүүлсэн өдрөөс хойш бодлогын зарим үр дүнгийн шалгуур үзүүлэлт, хөрөх төвшин хэмжих их сурвалжид өөрчлөлт орсон байна. Тухайлбал үндэсний статистикийн хорооноос эдийн засгийн өсөлтийг 2026 оны 2 сарын 16-ны өдөр гаргасан мэдээллээр 2025 оны 12 дугаар сарын байдлаар 6.8%, 2026 оны 3 сарын 11-ний өдөр гарсан мэдээллээр 2026 оны 1-р сард 8.6% болж өссөн үзүүлэлттэй байна. Эдийн засгийн өсөлтөд уулуурхай олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 33.2%, үйлчлэгээний салбарынх 4.3% өссөн голлон нөлөөлсөн байна. Инфляцийн төвшнийг 2025 оны 12 сард 7.5% байсан бол 2026 оны 3 сарын 16-ны өдөр гаргасан мэдээллээр 2026 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 6.5% гарсан нь 1%-аар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Харин олон улсын Transparency International байгууллагаас авилгын төсөөлийн индексээр Монгол улс 180 орноос 2025 оны 2 сарын 10-нд гаргасан үзүүлэлтээр 33 оноогоор 114-т жагсаж байсан бол 2026 оны 2 дугаар сарын 10-нд гаргасан үзүүлэлтээр 31 оноогоор 124-т эрэмтлэгдсэн 2025 онд гаргасан үзүүлэлтээс 10 байр ухарч 2 оноогоор буурсан үзүүлэлттэй байна. 2. Монгол улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнг, зорилт төвшөнтэй харьцуулан журамд заасан хэрэгжиж дууссан бодлогыг дүгнэх арга зүйг ашиглан хяналт шинжилгээ хийлээ. Хяналт шинжилгээний дүнгээр Монгол улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний 4 тэргүүлэх чиглэлийн 6 үр дүнгийн дундаж 48.5%, төсвийн ерөнхий захирагчийн 29 үр дүнгийн дундаж 59.7%, хөтөлбөрийн 63 үр дүнгийн дундаж 57.1%, нийт 326 төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн дундаж 61%-тай гарч байна. Өмнөх оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлтэй харьцуулан үзэхэд тэргүүлэх чиглэлийн үр дүн 0.21%-аар, хөтөлбөрийн үр дүн 0.14%-аар, төсөл арга хэмжээний гүйцэтгэл 3.81%-аар тус өссөн эерэг үзүүлэлттэй байгаа бол төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн 9.71%-аар буурсан нь 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт орж төсөв тодгол хийсэнтэй холбоотой байна.
Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө нь агуулгын хувьд Монгол улсыг 2021-ээс 25 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлтэй 24.3%, Монгол улсын засгийн газрын 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй 13% тус уялдсан байна. Монгол улсын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийт 326 төсөл арга хэмжээ тусгагдсан бөгөөд 39 төсөл арга хэмжээний их үүсвэр санхүүжилтийн дунд тодорхойгүй 287 төсөл арга хэмжээг 19.2 их найт төгрөгөөр санхүүжлэхээр төлөвлөсөн ч санхүүжилтийн гүйцэтгэлийн дүнг авч үзвэл 180 төсөл арга хэмжээнд 9.2 их найт төгрөг зарцуулахаас 5.4 их найт төгрөг зарцуулж 107 төсөл арга хэмжээнд төсөв багц зарцуулаагүй байна. Үүнээс үзэхэд нийт төсөл арга хэмжээний 44.8% нь төсөв зарцуулаагүй байгаа нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт нь 60.1%-тай үнэлэгдэх үндсэн суур шалтгаан болж байна. Мөн хяналт шинжилгээний дүнгээр 85-аас дээш хувь буюу үр дүнтэй үнэлэгдсэн 161 төсөл арга хэмжээ, 85-аас доош хувийн гүйцэтгэлтэй үнэлэгдсэн 165 төсөл арга хэмжээ байна. Дээрх 165 төсөл арга хэмжээний гүйцэтгэл 85-аас доош хувьтай байгаа шалтгааныг судлан үзэхэд төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн хэмнэлтэн тооцож буцаан татсан, өдөр зохион байгуулалт сул, урьдчилсан шатны бэлтгэл ажлууд буюу судалгаа шинжилгээ хийх, техник эдийн засгийн үндэслэгээ зураг төсөл боловсруулах, тендер шалгаруулалт, гэрээ хэлцээр хийх ажлууд удаашралтай зэрэг шалтгаан нөлөөлсөн байна. За, анхаарал хандуулсанд баярлалаа. Чангалтын өн хэлцэж өгөхийг хүсье. Баярлалаа.